За бүгд найрамдах Хятад ард улсын нутагт Монгол улс болон бүгд найрамдах Хятад ард улсын хуурай замын цэргийн халын түнш 2026 цэргийн хамтарсан хээрийн сургууль үргэлжилж байна. Энэ хүү хээрийн сургуулийг бол 2 жил тутамд зохион байгуулдаг. За энэ жилийн онцлог нь юу вэ гэх юм бол энэ жил бол төмөр замын тээврийг бол Монгол улс маань анх удаа ээж өөрсдийн зэвсэг техниктэй одоо Хятад улсын нутагт орж ирж энэ хүү хээрийн сургуулийг явуулж байгаагаар онцлогтой байгаа. Мөн дээрээс нь энэ жил анх удаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бас оролцуулж байгаа гэдгээр онцлогтой байгаамаа. Өмнөх сургуулиас онцтой зүйл нь гэвэл техник технологийн нэгэн үйлчлэл гарч ирсэн. Өөрөөр хэлбэл нисэгдгүй хэрэгсэл, робот нохойнууд, мөн дүнжтэн жижиг бүлгүүдийн байлдааны ажиллагааны арга тактик хэрэгснээр онцлогтой явж байна. Цэргийн хээрийн хамтарсан сургуулийг явуулах нь бол цэргийн харилцааны хамгийн дээд хэлбэр. Тийм учраас бид хөрчтэйгөө энэ явуулж байгаа хээрийн сургуулиар туршлага бүх талын өөр цэргийн урлагч шинээр гарч байгаа энэ шинжилэлүүдийг цаг алдалгүйгээр бие бүрэлдэхүүндээ сургах, зэвсгэл техникийн шинжилэлдээ тусгах их олон талын ачаал бүгдэлтэй. Энэхүү хамтарсан сургууль нь хувийн бус зэвсэгт бүлэглэхтэй тэнцэх, тэдвэрийг сармагжуулах чиглэлийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Сургуулийн явцад Монгол улсын хуурай замын цэргийн алба хаагч өндөр түвшний бэлтгэл ур чадвараа харууллаа. Сургуулийн үеэр төлөвлөгөөнд тусгагдсан бүх үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, тавьсан зорилтуудыг бүрэн биелүүллээ. Энэхүү хамтарсан сургууль нь хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулж, үр өгөөжтэй арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.